ruenggisho hayat shidog dэрэлэ борон бүр ингээд нутгахнаа хараад бүр ингээд өөрөө ирэхгүй л ингээд аялга урсаал. Тэгэл нэг хотод огт хэргэлдэггүй өгнөд гинт гарч ирэл үгүй санаас. Бүр яг тэгчтэй юм аа. За ер нь ухаан орох цагаасаа л одоо энэ Хөвсгөл аймаг цагаан нуур сум нутаг дэвсгэрт амьдарч ирсэн. За уснаас нь ундаалж өслөө. Эмийн урган бүлэнд буцалгаж хандалж уулаа. Агаараар нэмсгэллээ. Газар дэлхийд ер нь тоглож өслөө. Сайхан бие амраалаа. Ер нь яг энэ байгальдаа л түшгэлж амьдарч ирлээ дээ. Өвс ногоо маань хал өргөн ургаад гоё байгаасаа гэж хүснэ. Хойч үе маань гэсэн энэ нутагт амьдраад нутгаа мэдээд явж байгаасаа гэж хүснэ. Байгаль дэлхийд цаагаа түшиглэл амьдарч байна дээ. Манай цагаан нуур сумд болохоор тэнгис ишгтийн гол гэдэг ингээд том голоод урсж байна. Бас өндөө олон жижиг гол горхнууд одоо ингээд цутгаад урсж байна. Цас их хожуу хайлдаг 5 сарын ихээрлгээд одоо хайлж эхлэв. Тэгээд нутгийн ус нь болохоор яг уулнаасаа урсж гарч ирдэг. Усны бараг дээж гэмээр нь бид нэг ингээд уудаг. Хүмүүс болохоор голын ойр орчимд голын ихэн дургасан бодыг битээ таслаа. Одоо тэр модонд ингээ хурж болохгүй гэдэг ингээд гол горхиа аль болох ингээд урсгалын сайн байлгын төлөө ингээд хичээдэг. Усаа өөртөө голоосаа зөөж авдаг. Цасаа бас өөртөө яг ингээд байглаас нь зөөж аваад очиад хэрэгэлдэг болохоор ер нь илүүдл ус бол нэг айл хэрэглээл байна гэсэн зүйл бол байг. Яг ингээд өөртөө өдөртөө хэрэглэхээс хэрэглэх хэмжээндээ хэрэглээл тэгэл ер нь болчдөг. За ер нь манай нутгаар сүүлийн жилүүдэд одоо хар бургас ингээд маш ихээр ургаад эрчимтэйгээр ургаад эхэлсэн. Хар бургас чинь ерөнхийдөө газар дэлхий одоо хөрш шороо хураашаад ирэхээр илүү хургадаг. Одоо ер нь ингээд ганц санаа зовдөг зүйл нь болохоор байгаль дэлхий маань ер нь хураашиж байна. Одоо намаг шал багнууд ширгэж байна. Гол горих зарим нь татраад ширгэж байна. Зарим нь урсгал нь илүү багасж байна. Цас унах уналт нь одоо арай багасж байна. Одоо цэцэг ургамал болвол бидний аав ээжүүд байх үед юм болвол маш гоё ургадаг байсан. Янз бүрийн цэцэг ярьдаа шууд. Ийм хэн цагаан газар ороод яг энэ цэцэг шиг л их сайхан зайг ургадаг байсан. Янз бүрийн хүрээнд. Одоо бол тийм юм баг байхгүй. Цэцэг мэцэг ургах байж байна. Чи намар ургадаг л цэцэг байдал харагддаг. Шувуу хүртэл цөөрч байна. Дал юм бүхэн л хавардаж байна. Тэр яснаас тайга хүн бол ямар ч үед тэр төмөр тавьж явсан түүх байхгүй. Яагаад гэвэл хүүхдүүд багаж нь одоо яваад мунаа цаа мал унаад хэлэхэд үед нь байгальтайгаа яаж харьцдаг, ямар газар галт байлдаг, яадаг тэр нь бүрийгээ заагаад өгчт байсан байхгүй. Хавар намар юм газар галт хэлэхэд төмөр гардаг юм аа. Хамгийн хорой юм чинь та нар төмөр тавьж болохгүй шүү. Анхаараж өгдөг. Энэ уулд минийхөө өчнөө үг хандаг байсан тэрийг ангаж болохгүй хоройтой ш болдог юм. Булг шаанд тийм газар байдэн тэнд битгий гал төлөөр битгий модбург санкентагаарэ. Тиймэрхүү маягаар маш их одоо бас байгалийн хайрлах. Цаасанд бичигтэйг маш нарийн хөөл тайг хүнд байдаг байсан байхгүй дээ. Хатаа остон хэн. Манай аав ээжийн ярьж өгдөгөр болохоор за дээр үеийн хүмүүс болохоор ер нь сар болгоно л нүүдэг байсан гэж байгаа. За нэг газар очиад ер нь сар болохгүй тэгэл за одоо ер нь хөрс талхагдана. За дараагийн нүүдэл рүүгээ нүүдээ гэж нүүдэг байсан гэж байгаа. Орчин үед болохоор одоо ингээд нүүдлэх нутаг маань арай багасаад нүүдлэж болох боломжтой нутаг маань арай багассан болохоор дагаад нүүдлэх тоо маань илүү цөөрөөд ирэхээр нэг нутагт удах хугацаа нь илүү ихсэж байгаа юм. Цаа төлөх үеэр одоо ингээд шуланд ойрхон, усанд ойрхон нүмер газар. За тэгэл цаа маань төлөж дууслаа гэж тэгэхэд арай нэг жоохон цагаандаа газар очие. Цаа харахад амар гээл нөөн. Туслан байгаа нөөн. Тэгэл ер нь жилдээ хэд удаа нүүдэл.
За тэгээд нүүдлэхдээ одоо ингээд хамгийн том анхаардаг зүйл нь юу вэ гэхээр за нутгийнхаа хогоог бол цэмцээд цэвэрлээд нүүх хэрэгтэй. За чихрийн цаас жүлдэлгүйгээр нүүх хэрэгтэй. За тэнд үлдэж байгаа зүйл нь одоо юу үлддэг гэхээр урц үлд. За тэр урц нь одоо ирэх жил ирэхтээрээ дахиад тэр урцаа бариад гэрээ тойролон бүрээ суух зорилготойгоор үлдэж байгаа юм. Тэгээ бус зүйлээ нь болохоор ер нь үлдээ гэдэг байгаль дэлхийгээ сайхан анх ирэхэд ямар байсан тэр чигтэн сайхан цэвэрхэн л үлдээх тийм зорилго. Миний одоо ингэж яг нэг хүсдэг зүйл байна. Одоо баруун зүүн тайгийн одоо ингэж цаа мадлаж амьдардаг иргэдийгээ амьдралыг нь илүү дэвшлүүлэх, цааг бас эдийн засгийн гэргэлтэнд оруулах тийм хүсэл сонирхолтой надтай адилхан залуучууд маш олон байгаа. За зарим нь болохоор ерөөдөө боловсрал эзэмшээд өөрийнхөө хүсэл сонирхол тулгуурлаад боловсрал зурцаад явж байгаа бол зарим нэг нь за би тайган нутагтаа баймаар байна. Өвөл өмжлөлөө үргэлжлүүлээ цаагаа маллаад амьдрах хүсэлтэй байна гэсэн хүмүүс ч байна. Миний одоо эрэхтэй дүү гэхэд цэргийн алба хаагаад ирсэн. Одоо тэгээд энд яг аав ээж дээрээ цаанд нь туслаад жилийн 4 үлрэл цаагаа маллаад ингээд амьдарч байна. Байгаль дэлхий маань ямар ч чиг байсан. Байгаль дэлхийдээ зогцож амьдарсан арил ирсэн. Байгаль дэлхий маань их цаастай хөвдөн байсан ч зогцоол. Хуураа шаал ирсэн ч зогцоол. За хэдийгээр залуучууд бид өөрсдийн хүсэл сонирхлоо дагаад өөрсдийн замлаар амьдарч байгаа ч гэсэн өсөж төрсөн нутгаа хөгжүүлэх юмсан байгаль дэлхийдээ зогцсон амьдардаг энэ хүү соёлоо амьд чигтэнд хадгалж авч үлдэх юмсан гэсэн хүсэл бидний зүрхэнд хадгалаатай байдаг юм аа.